дүүрэг маань бас Солонгос улсын стандартын байгууллагаас ISO 9001 2015 гэсэн төрийн үйлчилгээний стандартыг өнөөдрөөс нэвтрүүлж байна. Энэ аль биесний стандартаа хангалтсан байна. 24/7 гэсэн цахим үйлчилгээний төвийг нээж байна. Дүүргийн засаг даргын хамгааллын газрын зүүн хаалгаар өдөр шөнөгүй нээлттэй байна гэсэн үг. За одоо энэ машин маань одоо e-Mongolia системтэй шууд холбогдсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулагдаад өндөр нам төвшөнд хийгдсэн байгаа. Тийм учраас заавал төрийн албан агч нар бүртгэлийн байгууллагын, халамжийн байгууллагын, татварын байгууллагын хүмүүстэй харьцахгүйгээр төрийн үйлчлэгийг авах боломжтой болж байна. Бүртгэлийн албанаас үзүүлж байгаа олон төрлийн үйлчлэгээнүүд байгаа. Иргэний үнэмлэхний лавлгаа, гадаад байсаар захиалах, одоо бүртгэлийн албан дээр хийгдэх бүх үйлчлэгээнүүдийг энэ одоо хорооны хийгээ уншуулад энэ машинаас бүрэн авах боломжтой. Заавал дүүрэг дээр ирээд очир дараалд орох шаардлагагүй болж байна. За 3 дугаарт одоо манай сүүлийн үед манай иргэд маань гадаад пассворт захиалахын бол цахим болсон. За энд одоо гадаад пассвортаа захиална, өөрөө эндээс зураг авах чинь ямар нэгэн хүний хөдөлгөөн байхгүй. За энд одоо төлбөрөө төлчин, зураг авахуулаад төлбөрөө төлөөд гадаад пассвортаа иргэний үнэмлэхээ уншуулад хорооны хийгээ уншуулад ингээ гадаад пассвортаа захиалгыг авч байгаа боломжтой болж байгаа. За энэ төхөөрөмж болохоор манай нийтийн тээврийн карта цэнэглэнэ гэсэн. Карта уншуулад төлбөрөө төлөөд цэнэглэх боломжтой болж байгаамаа. Хурдан гэдэг e-Mongolia-гоос бол 600 гаруй давлгаа гарна. Улсын бүртгэл болохоор гэргээр рүү ороод төрийн үйлчилгээнүүд авах боломжтой байгаа. Автомашины татвар, торгуул, газар одоо төв замын зөвшөөрөл, автотээврийн үндэсний төв гэдэг бүх давлгаанууд нийлээд ингээ 1000 гаруй давлгаа гардаг байгаа. Хамгийн гол нь манай хан уул дүүргийн улсын бүртгэл 24/7 гэсэн сайхан үйлчилгээ нээсэн байгаа. Энэ бол ажлын цаг дууссан ч гэсэн хүмүүс одоо чөлөөтэй орж ирээд өөрт хэрэгтэй давлгаа үйлчилгээгээ авч болно, төлбөрөө төлж болно, тийм ээ. Ийм үйлчилгээ нээсэн бид бүхэн баяртай байгаа. Би энэ хаан уул дүүрэг дээр хүүхдтэй нөгөө төрөс садгийн давлгаа авах гэж хүүхдээ сургуульд явуулах гэж төрөс садгийн давлгаа авах гэсэн. Тэгээд маш хялбар бусдын нөгөө ажил цагийг хэмнэсэн айгүй амар хялбар болсон байна. Тэгээд ажлын цаг тарсан ч гэсэн бид нар энэ нэг цагийн үйлчилгээндээ энэ 24/7 цахим үйлчилгээний төвдөө ирээд өөртөө хэрэгтэй мэдээлэл авах бүрэн боломжтой болсон байна. Баярлалаа. Өнөөдрөөс эхлүүлээд бид нар одоо дүүргийнхаа нэг цагийн үйлчилгээний эсрэг талд Том Томсны экспресс гэдэг шинэ салбарыг нээж байна. За энэ маань одоо энд ирж байгаа иргэдүүд болон энд ажиллаж байгаа төрийн албан агч нарт одоо үйлчлэх зорилттой компани үйлчлэгээнүүдийг хоолны болон бусад одоо ондоо осны үйлчлэгээ авах боломжтой болж байгаа. Тэгээ бас энэ аятаа тавтаа байх нөхцлүүдийг бол одоо бид нар нэлээд бий болж байгаа. За тэгээд өнөөдрөөс эхлээ хаан уул дүүргийн хороо болон бусад бүх төрийн нэгж байгууллагууд, халамж, даатгал бүх төрийн байгууллагууд өнөөдрөөс эхлээд ээлдэг хэрэгцээ эко дүүрэг гэсэн ийм үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ юу гэхээр иргэдтэйгээ харилцаа илүү сайн болох, иргэдийг хүндэх бүртгэлийн байгууллага, халамжийн байгууллага, татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллагуудын бүх төрийн албан агч, газрын албаны бүх төрийн албан агч нарт ийм логотой тэмдэг зүйлгээд ийм үйлчлэгээ, ийм ээлдэг харилцаатай байхыг шаардаж бас бид нар бас энэ үйлчлэгээ үзүүлж эхэлж байна. Тийм учраас хаан уул дүүрэг өнөөдрөөс эхлүүлээд төрийн үйлчлэгээний чанарыг сайжруулахын энэ арга хэмжээнүүдийг нээж байна.